Шинжлэх. За, хадаа лайчин. За, за. Гэтэ ямар царайгуудад харагдаад байна да. Гэтэ хайлаа боролцсон байна. Би шоогш боролцсон маас. Юу нэр цаа. Би шоогш боролцсон маас. Юу нэр цагаамахгүй юу? Тэг чи нэр боролцсон байна. За. За хай хэлэх үү. Тэгээ. Hi guys. Одоо дахин YouTube найзуудын дахин нэг бичлэгээр уулзах гэж байна. Энэ удаа vlog маягаар хийсэн байгаа. Тэр нь юу вэ гэхээр бид хоёр сая хэдхэн хоногийн өмнө нөгөө нэг баярт явчаад ирсэн. Францад. Тэгээ тэнцээ байсан ирсэн залуучуудаасаа ингээд жижигэн мэдээлэл авахыг хичээсэн, асуулт асуугаад та нартаас хүрэхийн тулд орны залуучууд бас яг яаж байд юм бэ? Ямар ажил хийдэг, яаж сурдаг гэх тэр талаар нь асуух гэж хичээсэн байгаа. Тэгээд энэ баяр нь ямар баяр вэ гэхээр угаасаа ихэнх нь мэдж байгаа COVID after гээд Монгол оюутан залуусуудын залуусууд өөрсдөө организайз хийсэн. Өөрсдөө зохион байгуулсан. Тэгээд бид нар энэ улсаас Европын улсаас ирсэн байгаа. Тийм. Тэгээд тэр бичлэгийг одоо энэний дараа үзүүлье. Тэгээд хүн болгоноос хэдэн асуулт асуугаад тэгээд тэрийг гоё танарт харуулъя. За үзцгээрээ. Асуулт хариулт 2.0 кадр нэг. За. Hey. За би одоо Темкатагаа зогсож байна. Манай Темкамд нь одоо энэ манай баярыг зохион байгуулад найзуудтайгаа зохион байгуулсан хүмүүсийн нэг нь байгаа. Тэгээд баярын талаар. Окей. Европын залуучуудын дунд бинтийгээ танилцах болон тэгээд зугаацах нэг өдрийг хийж байгаа. Өдөрлөг юм уу да. Тэгээд маш амжилттай зохиогдож байна одоогийн байдлаар. Одоо өнөөдөр спорт өдрийг хийж байна. Тэгээ одоо цагийн дараа эхлэхгээл байж байна. Өглөө бүгдээрээ босцоогоо цайгаа уусгаагаад ер нь ингээд бэлтгэлтэй л байж байна. За тэгээ Темкагаас хэдэн асуулт асуучих. Чи чинь анх Францад хэдэн онд ирсэн бэлээ? 2012 он. 2012 он. Тэгэхээр чинь бас айгүй том болчиход ирсэн юм шүү дээ. Ер нь бол тий. Тийм том болсон. Монголд бол амьдрал үзчихэл ирсэн тий. Тэгэхээр юм харьцуулж чадна гэсэн үг тий. Тийм чадна. Тийм. Тэгэхээр ер нь Францад анх ирээд хамгийн их ингээд сэтгэлчин хүрсэн юм юу гэдэг ингээд гайхаад энэ шал өөр юм биш Монголынхоос гээд харахад хар хүмүүс их байсан. Соёлын ялгаа их байсан л да. Соёлын ялгаа их таалагдсан. Баярлалаа сайн байна уу гэдэг аягүй гоё хэлдэг. Ядаж нэг наазахын тий. Тийм. Тэр бол аягүй тийм. Тэгээд тэгвэл чамд ингээд давуу тал гэвэл Францад уу? Тийм гадаад байх юм. Давуу тал гэвэл маш олон зүйлээс суралцж болохоор санагддаг шүү дээ. Хичээл номоос ахуулаад олон соёлтой хүмүүстэй уулзсан. Олон орны хүмүүстэй. Франц ялангуяа Европт байгаа хүмүүсээс илүү цагаач ихтэй юм санагддаг шүү дээ. Тэр утгаараа цагаач гэлтгүү оюутнууд ихээр сурдаг. Тэр утгаараа аюух гадаад хүмүүстэй уулздаг. Тэр их бол. Тий. Тэгвэл одоо сөрөг тал гэвэл гэр бүлээсээ айгу хоол авах гэж байдаг. Тийм ганцаараа ирсэн хүмүүс. Ганцаараа тий одоо чинь. Тий одоо тийм хүмүүс чинь айскул хүмүүсээс салаад ирсэн хүмүүс ч байдаг шүү дээ. Тийм. Тийм. За тэгвэл чамд одоо ирээдүйдээ чи одоо хаана харж байна? Монголдо очиод амьдрах уу? Эсвэл энэчнээ амьдраад байх уу? Ер нь юу гэж бодож байна? Айлшил биш л дээ. Гэхдээ ер нь бол өшөөгөө соёлтой газар л явъя гэж боддог. Францаас илүү юу? Бүр илүү. Францад бас соёлгүй нэ. Хүний шунал гэж юм байна. За окей баярлалаа. Темка ялаа. Баярлалаа. Хей би Мега Бимбо хоёртаа зогсож байна. Бас энэ баяр дээр ирсэн хоёр хүүхдээ. Тэгээ за Мегаас эхлэе. Чи хаана амьдардаг вүлээ? Би Швейцар улсад амьдардаг. Билгээд нэг жишг хотод амьдардаг. Чи хэдэн онд ирсэн бэ гадаадд? Би чинь 2013 онд ирчихсэн сая чинь 9 сард. Тэгэхээр ер нь том болчоод ирсэн байж тээ. Тийм. За тэгээд ер нь анх ирээд хамгийн таалагдсан зүйл чи юу вэ? Гадаадд ирээд бүр ингэж вау ийм бид юм уу гэд. Итгэндээ тэ зарим юмныхын үн Монголтой харьцуулбал арай тэ бага байдаг. Монголд үнэтэй юм энд хямдхан байх болсон тийм сургууль ч юм уу тий. Яг тиймэрхүү юм биш л та. Зүгээр л ах хоёр хэрэглээний юмнууд ч юм уу тиймэрхүү зүгээр жоохон гайхалтай сонир байсан та. Окей. За тэгвэл Бимба чи хэдэн онд ирсэн бэ? Би 1 жилийн өмнө ирсэн юм мегаг бол. Би одоо 8 жил болчихно. Швейцар Женевт үү. Бас Женевт тий. Юугаар сурдаг? Санхүүгийн сургууль.
Санхүүгийн сургуулаа. Ерөн санхүүгийн сургууль. Одоо төгсөх. Дараа жил төгснө. Дараа жил төгснө. Тэгээ шууд ажил дээр гарах уу? Дахиад ер нь сурна гэж бодож байгаа. Тийм. Мастер Яг хамгаалаад уу? тийм. Ер нь бол яг шууд ажиллах үгүй гэж одоохондоо сайн мэдгүй. Тэр үеийн байдлаас. Тэгвэл ингээд чөлөө цагаараа идэг хобби юу гэдэг вэ? Хобби гэвэл нэг дуу сонсоол тэгэл хүмүүнтэй ярих ч юм уу тэгэл нэг юм спортч бат гэдэг. Тэгвэл одоо тойроос асуугаа тойрчуд ер нь одоо гадаад байхдаа монголчуудаа их ихтэй нийлдэг үү эсвэл гадаад хүмүүстэй их ихтэй нийлдэг үү? Би л одоо монгол хүмүүстэй тэр чигээр одоог шүү дээ. Яг 3 жилийн өмнө манай тийм монгол залуу ирээд та. Тэгээд нэг нь монгол хүмүүстэй нийлжсэн. Түүнээс л өмнөх 4 жилд би дандаа гадаадтай хэлдэг байсан. Зөв. Чи? Юу л тэгэл яг тал юм уу. Ер нь Асинтэн ч ер нь гарчтай тэгээд. Чи ер нь дийлийнх нь монгол юм да. Гэтэ гадаад хүмүүстэй нийлэхээр жоохон монгол хүмүүстэй нийлэхээс өөр байдаг уу? Ер нь юугаараа өөр байдаг вэ? Надад нэг тийм өөр юм санагддаг шүү дээ, тийм үү? Хамтдаа цогтой хямгаач гадаад ч өнөө дотоод ч өнөө гоё цогтой чийлгээд гоё ойлголцол болж байгаа хүмүүс. Тийм тий. Та хоёр одоо хоёулаа ер нь ирээдүйд бодохдоо гадаадаа амьдрах гэж боддог уу эсвэл Монголдоо очиод гэр бүлтэй болоод тэнцэн очиод ингээд ачаад амьдрах гэж боддог уу? Хэцүү асуудал байна. Яг тийм. Монголд одоо яаж өөрчлөгдөн юмнууд те харж штэ саяны сонгол Монгол гэх юм бол ойрын 4 жил завгүй. Ахаа тийм ахаа. Тэрийг харж байгаа л хэрвээ их хормон яг үнэхээр гоё болоод ирвэл бидний хүлээж авч чадхаар бол тий. Тэ эсвэл өөрөө энд болж сураад тийм сайн гоё мэрэгчлээ болоод эргээд тэр гоё болохт нь хувь нэмрээ оруулах чадхаар тийм байр суунд чадах юм бол дараа нь Монгол руугаа очиод мэдээж бүх залуучууд ийм байгаасаа гэж би бол хүсэж байна. Чи юу гэж бодож байна? Би арай өөр бодож байна. Би одоо л нөө Швейцарын тийм иргэнш тусч байгаа байхгүй. Ер нь бол эндээ ер нь бол их ихтэй сурч байгаа. Яг Монгол руу бол яг миний нутаг юм чи яг нэг жил мэлээр нэг явна. Бас хийх юм зөндөө байна. Тийм байна. Окей, за. Хоёрт маш их баярлаа. Тэгээд сайхан одоо юм аягаарай. Нэг юм урвай. За. Хүй. За. За. Нэг юм ураа. Ия. За би одоо ганхүүтэйгээ зогсож байна. Манай ганхүү манаас энэ баяр дээр ирсэн байгаа. Францаас ирсэн. сайн байцгаана уу тийм ээ. За юу вэ? Байцгаана уу тийм ээ. За юу вэ? Зүгээр одоо гоё шүү. Бичлэг хийх гээд ах. Жилээ өгдөг. За би одоо ганхүүтэйгээ зогсож байна. Манай ганхүү маань энэ баяр дээр ирсэн байгаа. Францаас ирсэн үү? Францаас ирсэн. Би одоо ганхүү чамаас хэдэн асуулт асууя заяа. За. Чи Франц за гадаад хэдэн онд ирсэн бэ? Хэдэн настай та? За хамгийн анх гадаадд гэвэл Монголоос 2009 онд Европт ирсэн. Хамгийн анх Чехт ирээд Чехт 1 жил болчоод тэгээ Францад 2010 онд ирээд одоо бараг Францад 10 жил болж байна да. 2009 он гэдэг чинь чи ер нь ихтэй ухаан орцсон байсан биз дээ. Тий 13 настай байсан. Тийм ер нь юу юм ингэж ялгаж салах болсон байсан тий. Тийм тэгэхээр анх Францд ирэхэд чамд одоо анзаарчихсан Чехт ирсэн гэсэн үг тий. Анзаарчихсан ингэ соёлын ялгаа юу байсан бэ? Монголоос шал өөр байсан. Монголоос шал өөр. Жишээ нь одоо жишээ нь юу гэх юм бэ? Юм амар гоё хасчин тий. Чигтэй зүгээр яг юм. Энийг асахгүй. Ер нь амар тийм юу гэх юм бэ? Хотмотны хөдөө. Зүгээр нэг. Давай танцсан аа шүү. Ялгаа юу исэн бэ гэдэг амар. Хамгийн ганцаарчсан ялгаа нь гэвэл хамгийн хар хүн хараад байгаа юм юу санагдсан. Тэр нь хамгийн юу юм бэ гадаад хүн хараад Европ хүн гэхэд
Апун гэхээс илгүй хар хүн хараад ёо ингэж. За давуу тал юу байсан бэ? Хамгийн давуу тал нь миний бодлоор бол хөвчлөлтөө оронд ирэнгут одоо бүх юм яг ингээд нэг дөрвөн журмаар явдаг. Одоо энэ тийм гээд явдаг болохоор тэр нь амар гой санагдчихсан. Цэгцтэй гэж үү те? Тийм цэгцтэй тэгээд. За тэгвэл сөрөг тал нь юу байсан бэ одоо? Сөрөг тал нь бас адилхан юм уу та. Хитрхи их ингээд ингэж ингэстэй гингод бас баригдаа тэрэндээ баригдаад тий. Яг голыг олох гол. Тэгвэл чи одоо ирээдүйд өөрийгөө яг юугаар төсөөлж байна? Энд чинь амьдраад ингээд байх уу эсвэл Монголдо очиод ажиллаад амьдрах уу? Миний бодлоор бол миний мөрөөдөлтэй энэ бол миний мөрөөдөл бол яг Монголдо очиод ажиллаад Монголдо гэр бүлтэй болоод Монголдо хүүхдүүдэд өсгөөд амьдрахыг хүсэж байгаа. Ваа, яста гоё. Баярлалаа. Соги зүгээр үү? Зүгээр биш нэ хоёр гараад ирээ. Хүлээж. Oh my god. Яна усаар байлцсан юм уу? Би яаж Хей. за одоо энэ тэнцэн болж юм. Мод бөмбөг шидээд тий. Дуудаад. За яа энэ бодан амьд байгаа. Энэ гоё амттай. Амар гоё шишгээр нэгээд таалаад иччмээр. Амар гоё бодаа. Би таалаад идэх. Тэр өөртөө хийсэн гэсэн амар гоё. Чи таалаад идэх гэсэн. That bitch go pew when I shoot, it's on you. That bitch go pew when I shoot, it's on you. That bitch go pew when I shoot, it's on you. Copycat nigga tryna copy what I do. Damn, that bitch go pew when I shoot. 1 2 3 гэмэл 3 дээр хамгийн царамуудад цараа гарна шүү заа. 1 3 дээр 1 2 3 дээр царамуудаа. Ой яа. Ես бэгцэн. Тэгээ заяа тэр нөгөө төгсгөлийнхөө бичгэлийг цуг хийж чадаагүй мартцсан. Тэд юм учраас нөгөө ганц ганцаараа ингэж бичлэг хийж байна. Тэгээ зүгээр нэг хальт одоо ингэж тэр баярны талаар ярих юм бол айгүй тийм гоё зохион байгуулалттай, айгүй гоё болсон. Ямар ч тийм илүү дутуу юм байгаагүй. Ингээд айгүй гоё ингэж стараалтай манай залуучууд айгүй гоё ажилласан байлээ. Баяр хүргэе. Тэгээд бас энэ бичлэгээрээ бас нэг хальт юу бас ингээ харуулахыг хичээлээ. Тэгээд өмнө л октодоосаас асуулт асууя гэж бодож исэн. Дааж нөгөө спортын дараа ингээд асууя гэдгсэн чи ихэнх нэг жоохон нөгөө тийм бичлэгэнд орохооргүй байсан учраас оройн нөгөө нь бол авъя гэд. Тэгээд бүгдээ окей тэгээ оройн гоё олцоод бичлэгэнд оръё гэдгсэн. Дааж тэгээ заяа дээр өөртөө мартцсан. Тэгээд тэр нь жоохон тиймэрхүү байлаа. Тэрнээс бол аюу гоё явчихад ирсэн. Тэгээд одоо гэртээ ирээд хичээл амарсан гоё юм.
Тэгээ дүүнрээ хараа тиймэрхүү байна да. Тэгээ дараагийн бичлэг удахгүй орно. Тэгээс удахгүй манай төвшөө маань ирэх гэж байгаа. Бэлэг тэгээ бид нэр Бука, Заяа, төвшөө бид дөрөв уулзаад тэгээ гоё бичлэг оруулах болно. Тэгээ тэрийг бас удахгүй тавих байх. Тэгээс удахгүй миний бичлэг орно. Хай. За би бас ер нь гэртээ хэдэн хоног ирээд ядаргаагаа тайлцсан байгаа. Тэгээд бар тэлгоогоо бараг 4-ийн өдрөө гараад буцаж ирсэн. Хэд өдөр исэн мөлий? 2 дахь өдөр бараг буцаж ирсэн. Парисаар антверпнаар дайраад гэтээ идсэн аим гоёсан. Тэгээд бүр гоё байхдаа бүр ингээд бичлэг хийхээж мартцсан. Охтуудаасаа бас асуулт асууна энэ төр гэжсэн аа. Баяр маяртаа ороод шаал мартсан явж илээ. Гэтээ явахдаа дараагийн удаа бол гоё бичлэг хийх гээд үзэн. Тэгээд юу ч гэсэн үзэн баярлаа. Тэгээд like and subscribe хийгээрэй. Дараагийн бичлэгтэр уулзъя. Пока. Баяртай.